Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас дэлхийн багш нарын 24 дахь өдөр Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан багшаа хүндэтгэх баярын хурлаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 2019-с 2020 оны хичээлийн жил онцгой нөхцөл байдалд болж өнгөрсөн хэдий ч Ховд аймгийн багш сурагчид сурлагын амжилтаа ахиулснаар шинэ хичээлийн жилээ эхлүүлээд байна. Ховд аймгийн боловсролын салбар, ерөнхий боловсролын 25 сургууль, 2 насан туршийн боловсролын төв, төрийн өмчийн 33 цэцэрлэг, хувийн өмчийн 10 цэцэрлэгт нийтдээ 2661 багш ажилдаг гэсэн тоон судалгаа байдаг байна. Бүтэн жилийнхээ хөдөлмөр зүтгэл ололт амжилтаа жилдээ ганц тохиох өдрөөр салбар болон хамт олонныхоо үнэлүүлсэн олон 10 багш нарыг энэ өдөр шагнаж урамшуулсан юм. За юуны өмнө багш хэмээх алдрын эзэд болсон бүх багш нартаа баярын мэндийг хүргье. За ингээд боловсролын салбарт 16 жил ажиллаж байна. Манлайлагч хамт олондоо мянган үе үеийн шавнартаа тэгээд намайг дэмжиж байдаг гэр бүл найз нөхөд тэр хүмүүстэй ингээд энэ шагнал бол та бүхний минь шагнал юм шүү гэж хэлмээр байна. Ингээ баярлалаа. Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын мэндийг бүх сургууль хүмүүжүүлэгчтэй хүргэдэг. Боловсролын байгууллагад 18 жил ажилласан. Тэгэхээр одоо өнөөдөр бүх багш нартайгаа энэхүү одоо баярын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. За би боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Цас автаа сургуулиас ажлын гараагаар ихтэй одоо 6 дугаар сургуульд би одоогийн багшаар 17 дахь жилдээ ажиллаж байна. За өнөөдөр миний боловсролын тэргүү авахд одоо миний бэлтгэсэн одоо шавнар за тусал дэмжижсэн одоо бусад найз нөхөд за сургуулийн удирдлагууд за багш нар ахмад багш нар байгаа. Энэ бүх багш нартай болоод багш нарын баярын мэндийг хүргэе. Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт үе үеийн багш нартай болон ахмад багш нартай нийт багш сургууль хүмүүжүүлэгчтэй багш нарын баярын гал халуун мэндийг хүргье. Боловсролын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Боловсрол соёлын тэргүүний ажлын цол тэмдгээр шагнагдсандаа баяртай байна. За боловсролын байгууллагад ерөнхийдөө 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд одоо өнөөдөр Монголын багш нарын 54, дэлхийн багш нарын 26 өдрийн өдөр болж байна. За тэгээд нийт багш нартаа бас баярын мэндийг хүргье. Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ мөчийг тохиолдуулаад хамт ажиллаж байгаа нийт байгууллага 1-р цэцэрлэгийнхаа хамт олон маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье гэж хүсье. Багш болсноороо үнэхээр их бахархдаг. За хамт олонныхон ач буйнаар одоо түшиг нөөлгөр эдийн зэрэгтэй багш хэмээх алдрыг хүртэж эдийн зэргийн одоо амжилтанд хүрч өнөөдрийн одоо энэ эрхэм сайхан шагналыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Нийт багш нартаа Монголын багш нарын баярын 54 өдрийн мэндийг хүргэж байна. Миний хувьд боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаанд эсрэлтийн ерөнхий шалгалтын шавнараа 2 удаа бэлтгэсэн. Бэлтгэхдээ нэг удаа аймагта тэргүүн байр, нэг удаа 2 дугаар байранд орж байсан. Тэгээд миний боловсролын салбарт ажилласан энэ ажлыг минь өндрөөр үнэж өнөөдөр ингээ боловсролын яамны жуух бичгээр шагнасан туйлын их баяртай байна. Ингээд нийт 7 дугаар сургуулийнхаа нийт хамт олон болон боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нартаа сайхан баярлаарай гэж одоо хүсэх байна. Өнөөдөр багш нарын баяраа тэмдэглэж байгаа Ховдынхаа нийт боловсролын салбарын багш нартаа баярын мэнд хүргье. За би одоо цэцэрлэгт ажиллаад сургуулийн өмнөх боловсролын салбарт одоо багш болоод 7 дахь жилдээ өмнө нас ордноос ажиллаж байсан. Өнөөдөр энэ засаг даргын жуухаар шагнагдсандаа маш их баяртай байна. Тэгээд хамт олондоо баярлалаа. За боловсролын салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2001 оноос хойш ташралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр боловсролын салбарынхаа тэргүү авсандаа маш их баяртай байна. Ингээд хамт ажилладаг болон хайр тандаа Монголын багш нарын өдрийн мэндийг хүргье. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын мэнд хүргье. Тэгээ боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа багш сургууль хүмүүжүүлэгч болон нийт багш нарын шавнарынхаа одоо амжилт бүтээлийг өнөөдөр түүчээлэн авч байгаадаа их баяртай байна. Тэгээд манай сургууль олон нийтийн оролцоод сургууль олон эсдийн ерөнхий шалгалтаар амжилтаа ахиулсан Ховд аймагт одоо 2 сурагч маань 800 оноо авсан. Тэгээд маш их олон амжилтуудыг одоо баярыг бид нар өнөөдөр гадна авч байгаадаа их баяртай байна.
Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр салбарын дээд шагнал болох боловсрол соёл шинжлэх ухааны яамны боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр 14 багш, боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичгээр 29 багш, аймгийн иргэдийн хурлын шагналаар 3 багш, Ховд аймгийн засаг даргын шагналаар 39 багш тус шагнагдаж баяр дээр баяр нэмсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.